та бүхэнд дараагийнхаа зөвлөмжийг хүргэе. Арьсанд ажиглагдах өөрчлөлтүүдийн талаар яриа. Няраа хүүхдийн арьсан дээр одоо гарч байгаа өөрчлөлтүүд нь олон эцэг эхчүүдийг түгшээдэг. Миний хүүхэд хэтэрхий улайчсан байна. Арьсан дээр нь яагаад туралт гарч байна вэ? Тэр яагаад батхтай байна вэ гэдэг юм уу? Ийм зовиоруудыг эцэг эхчүүд хэлдэг. Арьсны хөхрөлт гэж одоо юу юм бэ гэхээр гар хөл хөх өнгөтэй байхыг акрациназ энэ захын мөчүүдэд хөхөрсөн байдлыг акрациназ гэдэг юм бэ. Захын мөчүүдийн цусны эргэлт нь уурснаас үүсдэг ба амьдралын эхний хоногудад элбэг ажиглагддаг. Ялангуяа дулаан алдад даарсан үед илүү тод харагддаг энэ хөхөлбөр байдал нь. За няраа хүүхдийн гар хөл баг зэрэг хөхөлбөр байж болохын зэрэгцээ хүүн хүзүүгээ бас төрдөг. Тэгээд энэ үед бол нүүр нь хөхөлбөр туяатай байдаг. Гэхдээ няраа хүүхдийн одоо хамар уруулын эргэн тойронд хизээч хөхрөх ёсгүй одоо анхаарах хэрэгтэй эцэг эхчүүд. Хэрэг хүүхдээ одоо хамар уруулын гурвалжин хөхөлбөр туяатай байх, биеийн арьсны одоо өнгө нь ирээнцсэн, эсвэл цонхгор саарл байвал ноцтой асуудал үүсэж байж болцшгүй илтгэж байгаа учраас яаралтай эмчит хандах хэрэгтэй. За тэгээд арьсны хурааш ба гуужилт. За хүүхэд эхийн хөвлөд байхдаа усан дотор байдаг. Төрсний дараа бол хуурай орчинд гарснараа арьс хураашид гууждаг. Ийм шинж тэмдэг илүү дэлгэцтэй няраануудад хөвчлэн ажиглагддаг. Үүнд одоо санаа зовох хэрэггүй. Арьсны хурааш ба гуужилт нь амьдралын эхний 7-10 хоногт явагдана. За арьсыг үрэх хураашсан хэсгийг нь гуужуулах их мэт үйлдэл хийж ерөөсөө болохгүй. 3-5 минут бүлээн усанд хураасан хэсгээ байлгаж альчуураар үрж биш дарж арчин тосын түрхэж өгөх юм бол энэ одоо богино хугацаанд гайгүй болдгоо. Харин хүүхдийн арьсны хураашилт хэвээр удаан үргэлжилбэл арьсны арчилгаа хангалтгүй байгааг илтгэж сонгосон бүтээгдэхүүн нь одоо тохирохгүй байгаа хэсгийг бол шалгах хэрэгтэй. За одоо та бүхэнд хөх толбны талаар ярьж өгье. Дөнгөж төрсөн хүүхдийн арьс хөх толбтой алаг харагдаж болно. Энэ нь бол няраа хүүхдийн даарсан үед илүү тодордог. За хөх толб буюу Монгол толб нь Америк, Индианууд, зүүн Африк, Азийн хүн амын дунд элбэг тохиолддог. Хөх толб нь голдуу өвгцөг, ууц нуруу дээр үүсдэг бөгөөд 10 жилийн дотор хөхөлбөр байдал нь арилдаг. За энэ хөхөлбөр толб нь нэлээд томорч тодорхой юм бол хүүхдийн эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Дараагийнхаа зөвлөмжийг хүргэе. Няраа хүүхдийн цойгох, дух, бүзүүний ард дагцны хэсэгт хэвчлэн гардаг ягаан эсвэл улаан өнгөний толбон туралт байдаг. За арьсны гадаргуутай ойр байрлах хялгасан судснууд нь өргөссөнтэй холбоотой энэ улаан толб бол үүсдэг. Хүүхэд 2 нас хүрэхэд хөвчлэн бүдгэрч арилдаг. Энэ нь одоо няраа хүүхдүүдийн бараг ихэнхэд нь ялангуяа цайвар шар тариатай хүүхдүүдэд элбэг ажиглагддаг. Хүүхэд халууцж хөлрөх үед бас илүү тодорхой. За та бүхэндээ арьсны улаалтын талаар бас ярьж өгье. Нэг мөчөөс нөгөө мөч хүртэл хүүхдийн эргэтэн тогтолцооны үйл ажиллагаанаас хамаарч арьсны өнгө нь ягаан, цайвар ягаан, улаан ягаан гэх мэт өөр байж болно. Мэдээж хэрэг одоо гэр бүлийн гишүүдийн арьсны өнгө нь одоо ямар байдаг вэ? Тэр онцлог нь одоо хүүхдүүдийн арьсны өнгөнд бас нөлөөлдөг. За дөнгөж төрсөн эрүүл нарийн арьс нь улаан ягаан өнгөтэй байдаг. Тэгээд хүүхэд уйлахад тод улаан өнгөтэй болдог. Бүх нарийн хүүхдэд гол төлөв илэрнэ. Дөнгөж төрсөн үеэс үүсэж амьдралын 2-3 дахь хоног хүртэл үргэлжлээд аяндаа арилдаг. Дутуу нараа дараа удаан үргэлжлэн арьс улаах хэдий ч биеийн ерөнхий байдал нь одоо өөрчлөгдөхгүй. За арьсны туралтын талаар ярив. Няраа хүүхдийн арьс нь эмзэг, мэдрэмтгий байдаг тул орчны нөлөөд одоо амархан хариу үзүүлдэг. Гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр амьдралын 1-3 хоногоос төв хэсэгтээ жижиг шаргал өнгөтэй гүвдрүү өнүүд одоо биеэр нь туурч эхэлдэг. Нуруу хөл гарын гадны хэсгээр гараад 3-5 дахь хоногоос аяндаа алга болдог. Энэ нь одоо ангир уурга ба хүний сүүний уурга бусад бодист одоо өгч байгаа хариу уруул юм аа. Төрсөн их харшил өгч болох хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх юм бол онцгой эмчилгээ шаардлагатай. Үүнд өндөг чихэр, шоколад, жуус, даршилсан бүтээгдэхүүн, хям, халуун ногоо, шар улаан өнгийн жимс хэрэглэхгүй байвал цохино. Харин хүүхдэд халууцнаас тууралт арьсны нуглаас хэсэг өгцөг биеийн ар хэсгээр гардаг. Хэмжээ нь бол 1 мм орчим. Хоорондоо нийлээгүй улаан өнгийн арьснаас өргөгдөөгүй тууралт гарсан байдаг. Мөн жихний буруу хэрэглэнээс болж тууралт бас гардаг. Нуралтын талаар зөвлөе. За хүүхдийн арьс том хүнийхээс 2 дахин нэмгэн эмзэг байдаг учраас ялимгүй чигтэг шээс өтгөн зэргээс амархан хүүхдийн арьс бол нурдаг. Түүнчлэн нурсан хэсэг нь бохирдсноос
эдээрхийг турал гарч хүндрэхэн элбэг тохиолддог. Нятлах хүүхдийн хүзүү, чихний ард, дохооны дотор тал, цайв суг гэсэн нуглаастай хэсгээр нурах нь элбэг байдаг. Гол шалтгаан нь одоо хүүхдийн арьс чихтэй удах, усанд оруулсны дараа нуглаастай хэсгийг арчихгүй орхих, хувцас болон чихэн барив байх, хэд халуун усаар угаах, бигнүүр тавьж идлэг хийх, тос их дүрхэх зэргээс жочирч нуралт үүсдэг. Иймээс хүүхдээ хэд халуун сулахгүй хуурай байлгаж чихгүй зөв хэрэглэх, агаар нэвтрүүлдэг хүүхдийн бие дэвтэйхэн чихгүй сонгох нь зүйтэй. Няраг одоо тогтмол усанд оруулах, хэсэгчлэн угаалга хийх, тос цацлаг түрхэх хэрэгтэй байдаг. За арьсны шаардлалт гэдэг нь бол төрсөн яраа хүүхдийн 60-70% нь одоо шаардлагатай ажиллагддаг. За хүүхдийн илэгний үйл ажиллагаа одоо хангалтгүй байдагтай холбоотой. Энэ нь бол усны 7-10 хоногтой физиологийн шаардлалт бол арилгах боломжтой.